За сайн бацхан өнөөдөр Монгол улсын 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. За энд бас үндэсний өсөлтөх чадварын нэг гадаад худалдааны асуудлыг бас ярих хэрэгтэй байна. Тэгэхээр үндсэн чиглэлийн 9.1-д худалдааны тариф гадаад худалдааг хөнгөвчлөх гэд үзүүлэлтийн 50.5 хүрэх үзүүлэлт нь энд гэсэн энд бол байхгүй нь яагаад байхгүй юм бол за мөн Аз номхон далайн бус нутагт дах эдийн засаг худалдааны интеграцийг идэвхжүүлэх гэж чөлөөт худалдааны хэлцээр байгуулна гэж 3 шинээр хэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа юм бэ. Энэ ямар хэлцээрүүдийг байгуулах гэж байгаа юм бэ? За хоёр дахь асуудал нь бол энэ дипломат харилцааг үргэлжлүүлэх гээд гадаад улсын виз авах нөхцөлийг хөнгөвчлөх гэж байна. Энэ ямар улсуудын визийг хөнгөлөх гэж байгаа? Улсуудтай одоо хэлцээр хийгээд визүүдийг чөлөөлөх гэж байгаа юм бэ? За мөн энэ өнгөрсөн жилийн 5 жилийн одоо тайлан хэлцэхэд энэ гадаад хэргийн яамтай холбоотой ганцхан заалт байсан байна. Энэ хэрэгжээгүй. Токио дахь элчин сайдын яамны барилгыг сайжруулна гэдэг. Энэ яагаад хэрэгжээгүй юм бэ? Сангийн яамнаас асуух хэрэгтэй байна. Санхүүжилт нь гараагүй юм шиг харагдаж байна. За игнаас гүшүүний асуултанд хариулъя. За эхний асуултанд хэн хариулах вэ? Худалдааны тариф бодлоготой холбоотой асуудлаар эдийн засгийн хөгжлийн ямар ойлгох вэ? Эдийн засгийн хөгжлийн яам. За 6 номер. Эдийн засаг хөгжлийн яамны салбар дундын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга өнгөс гишүүний асуултанд хариулъя. За 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл маань бодлогын 8 одоо чиглэлийн хүрээнд явж боловсруулагдсан. За үүний нэг гол хэсэг нь бол одоо өрсөлдөх чадвар, үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэсэн энэ одоо бодлогын хүрээ байж байгаа. За энэ дундаа бол эдийн засгийн өсөлт, за өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, за гадаад худалдаатай холбоотой олон үр дүнгуудыг бол тодорхойлсон байгаа. За энэ хүрээнд болвол төсвийн ерөнхийлөн нийт одоо 40 төсвийн ерөнхийлөн захирагч нартай хамтарч ажилласан энэ хүрээнд бол одоо гадаад худалдааны чиглэлээр одоо ажилдаг төсвийн ерөнхийлөн захирагч нар болон холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж энэ одоо үр дүнгуудыг болвол тодорхойлсон байж байгаа. За өөр нэмж хариулах. Сая хичээл сайдын толботой асуудлаар мэдж байгаа зүйл байна. Дэлгэр жаргалууд байгаа. За хэдэн номер вэ? За голын энэ дэр. Их насан гишүүний асуултанд хариулъя. Сангийн хамтлаг жаргал. Токио дахь элчин сайдын яамны байрыг худалдаж авах асуудал бол ер нь төсөвдөр байнга санал нь ирдэг. За нэгдүгээр төсвийн хязгаар боломж, хоёрт нь одоо бол элчин сайдын яам өөрөө байр байгаа боловч одоо байр нь бол шаардлага хангахгүй гэдэг юм асуудал яригдж байгаа. За 26 оны төсвийн төсөлдөр бол 116 тэрбумаар худалдаж авах юм санал ирсэн. За гадаад яам болон энэтэй ярилцаад түрээсээ рүү эсвэл төр үеийн түншлийг хэрэгжүүлэх асуудлыг шийдэхээр ингэж явж байгаа. Төсөвдөр бол одоо тусгагдаагүй байгаа. За игнаас гүшүүн тодруулъя. Энэ гадаад худалдааны асуудал ерөөсөө дандаа орхигдоод байгаа. Тэгэхээр нөгөө худалдааны тухай хууль бол өмнөх парламентээр нэг санаачлагтаад явж ирсэн шүү дээ. Тэр одоо яагаад ер нь ямар шатандаа явж байгаа вэ? Ер нь тэр хуулийг сайжруулаад дахиж барихгүй мó? За асуултанд хариулъя. Засгийн газраас худалдааны хууль 7 номер. За 7 номер.
эдийн засаг гишүүний асуултанд хариулъя. Эдийн засаг хөгжлийн яам төгөлдөр эдийн засаг хөгжлийн яам дээр экспортын бус бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих тийм хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. Холбогдох саналуудыг холбогдох яамдуудаас аваад явж байгаа мó. Гадаад худалдааны чиглэлээр хийхээр байгуулахаар ажиллаж байгаа 3 хэлцээр байгаа. Үүнд нэгдүгürt Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны төр хэлцээр, хоёрдугаарт бүгд найрамд солонгос улстай эдийн засгийн түншлэлийн хэлцээр явж байгаа. Одоо 5 дугаар раунд нь эхлэж байгаа. Гуравдугаарт бүгд найрамд хятад ард улстай чөлөөт худалдааны хэлцээр ихээр судалгаа хийж байгаа. За инх төвшин гişүн асуулт асууя.